Сэтгцэн эрүүл мэндийн асуудал энэ цаг үед дэлхийн нийтийн тулгамдж байгаа чимээгүй хэрэг хамгийн газар авсан асуудлуудын нэг болж байна. Европын холбооны санхүүжилттай найрамдал төсөөлөд Дархан сумын засаг даргын тамган газар, Дархуул аймгийн засаг даргын тамган газар, Асын хараатай зал ус, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн төв хамтран өнөөдөр Дархуул аймгийн сэтгэл зүйчид нийгмийн ажилтан иргэдийн төлөвлөлийг оролцуулан эрэг тусгал сэтгэл зүйчдийн нэгдсэн форумыг зохион байгуулж байна. Сэтгэл зүйн чиглэлээр хүний эрхийн чиглэлээр хүний мэдрэмжтэй ажилдаг бүхэл байгууллагууд за хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийнхээ нэгдэж энэ форумд оролцож байна. За альва нэг зүйлийг санаачлна гэдэг бол төлөв чухал. Тэгэхээр бол Дархуутад хэрэгжиж буй найрамдал төслийн 9 дахь удаагийн форум болж одоо энэ үйл ажиллагааг бол мэргэжлийн сэтгэл зүйчдийн одоо яг энэ оролцоотой зохион байгуулж байгаа төлөв чухал байгаа. Аймаг сумын засаг даргын мөрөг хөтөлбөрийн нэг чухал заалт бол хүний хөгжлийн одоо бодлого байж байгаа. За энэ бодлого дотор бол хүн төвтэй хотыг бий болгоход бид нар зайлшгүй яг энэ сэтгэл зүйн салбарыг тэр дундаа дэмжиж ажиллах төлөвлөлийн чухал байна. Ягаад гэвэл нийгмийн энэ халалт, стресс, депрессийг нийтэд нь бол одоо хотынхоо хэмжээнд бас нэг бодлогоо цөм болгож хүндээ хүрсэн одоо ийм үйлчлэгээ үйл ажиллагааг зохион байгуулахад өнөөдрийн форумоос олж авсан мэдлэг, туршлага, за хамтын шийдвэрүүд төлөв чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид бүхний зүгээс бодож байна. Форумор дамжуулан орон нутагт тэр дундаа анхан шатны нэгжид ажиллаж байгаа нийгмийн ажилтан сэтгэл зүйчдэд тулгамдж байгаа асуудал хүн амын нийгмийн сэтгэл зүй болон сэтгцэн эрүүл мэндийн талаарх асуудлыг хөндөөн хэлцэж байна. Хөдөлмөрийн чадвар алдалт үүсгдэг томоохон ондоо шалтгаануудын барыг дийлэн хувийг бол сэтгцэн эрүүл мэндийн асуудлууд эзэлж байна гэсэн юм тоо баримт байдаг. За нэг талаас одоо сэтгцэн эрүүл мэндийн мэргэжлүүд бид нар юу гэж харж байна гэхээр за мэдээж гадаад одоо хүчин зөвлөлүүд мэдээж одоо улс орон дай байлдаа, эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэл за мөн одоо улс төрийн докторгүй байдалч гэдэг юм уу те хүчирхийлэлч гэдэг юм, архитал мансуурлч гэдэг юм ийм үзэгдлүүд байгаа боловч нөгөө талаасаа бас энэ хүний одоо нийгмийн одоо энэ сэтгэл зүйн бухимдлууд юутай холбоотой нэхэр үе хоорондын ялгаатай холбоотой гэдэг юм уу те 80-ад оны 90-ад оны үед төрсэн хүмүүсийн одоо тухайн амьдралын одоо соёлын одоо ялгаа боловсрол энэ за нөгөө талаараа бол дотоод одоо хүний одоо гэр бүлийн хүмүүжил одоо боловсрол за тэр гэр бүлийн одоо орчин энэ бас томоохон нөлөө үзүүлж байна гэж үздэг. Иргэд ихэвчлэн эрүүл хүн гэхээр бие махбодын хувьд эрүүл байх гэж ойлгодог. Гэвч улсын хэмжээнд явуулсан зөнгөлөн тохиолдох сэтгцэн эрүүл мэндийн судалгаагаар 4 хүн тутмын нэгэн сэтгцэн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байдаг гэж гарчээ. Хүн амын дундах сэтгцэн эрүүл мэндийн талаарх ойлголт мөн түүнчлэн сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх буруу ойлголттой байдаг нь дээрх тоог өсгөхөд нөлөөлсөн байна. Сэтгцэн эрүүл мэндийг хамгаалахын тулд эхлээд хүн болгон өөрийнхөө одоо сэтгцэн эрүүл мэндийн боловсрал мэдлэгийг нэмэгдүүлэх маш хэрэгтэй. Ер нь иргэн хүн бүр одоо өөрийнхөө сэтгцийг одоо чагнаж үзээд өөртөө цаг гаргаад өөрөө ямар байгаа одоо энэ мэдрэмжтэйгээ ажиллах хэрэгтэй гэсэн. Үнэхээр одоо сэтгэлээр унаад байгаа, гунаад байгаа, магадгүй сэтгэл хөдлөл огт байхгүй байгаа бол эндээ цаг гаргаад тодорхой хэмжээний одоо өөрийнхөө таатай, дуртай тэр үйл ажиллагаануудаа нэмэгдүүлээд за мөн одоо гэр бүл одоо ажлын тэр цагаа тэнцвэржүүлэх явдал маш чухал байна. Тэгэхгүй бол одоо нийт одоо хөдөлмөр эрхэлж байгаа, нийт одоо ажил эрхэлж байгаа хүмүүсийн одоо амьдралын хэм маягийг судлаад үзэхэд дийлэн хүмүүс бол ажил дээрээ илүү цагийг өнгөрөөгөөд за ажлын ачаалал одоо юу гэдэг тэр тал нь илүү ихтэй байгаад амьдрал нөгөө хувь хүн гэр бүл гэх энэ зүйлдээ зарцуулах цаг нь харцангуй байгаагаас үүдээд аз жаргалтай гэдэг одоо тэр мэдрэмж нь хамаагүй буурсантай холбоотойгоор сэтгцэн эрүүл мэндээс гаргаж ийн гэж үзэж байна. Тэгэхээр тэр хүмүүстээ зарцуулах цагаа гаргахаас гадна хувь хүндээ зарцуулах цагаа нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Иймд тус бормоор гаргасан саналчлага нэгтгэн цаашид иргэдийг сэтгэл зүйн эмгээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах нэгдсэн бодлого баримталж төвийн бүсийн сэтгэл зүйч нийгмийн ажилтан сэтгцэн эрүүл мэндийн мэргэжлийн тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлж уялдах холбоог сайжруулахаар зорьж байна.